Сольжилтгэлээр ялангуяа манай өмнө говьчд илүү анхаарах хэрэгтэй. Хамгийн чухал нь өмнө говь аймаг дээр бусад газар утас тэр үйлчлэн байдгүй олон зүйл биологийн төрөл зүйлүүд амьдарч байна. Эндээс нь иргэн болгоноос үнийг сэргийхэн төлөө ажиллах хэрэгтэй болж байна. Газар нутгаас сэргээн гэдэг нь ялангуяа өмнө говьчдын хийж байгаа томоохон арга хэмжээний нэг нь төр болон төрийн бас байгууллагад хамтраад хүүхдэд экологийн боловсролыг олгох томоохон сургалтуудыг зохион байгуулж байна. Танхимыг байгуулж өгч байна. Чухал бүс нутгууд дээр холбоос нутгуудыг бий болгох, ялангуяа хөв цөөрмөг бий болгох, нүүдлийн зүйлүүдийг хамгаалаад төр болон төрийн бас байгууллагууд хувийн эслэр амжилттай ажиллаж байгаа. За ялангуяа Булган цамын дэвсгэр дээр байгаа нүцгний булаг. Энэ бол урд нь одоо болоод зүйдгсэн газар байсан бол одоо бол бас хаш чамгаалаад энэ орчныхны уран эрс сайжирсан. Нэгсэндээ энэ загвар бол өмнө говьчууд байгаль булаг шандаа ашиглаж хамгаалж ашиглах хамгийн чухал боломжийг нээж өгч байна. Дээрээс нь үүн дээр түшиглээд ундраас нь бий болсон ургамал болоод биологийн төрөл зүйл дээр нь хүүхд төрөлсөн сургалтуудыг зохион байгуулах хэрэгтэй. За үүний сургалтыг зохион байгуулахад дунд сургуулийн биологийн багш нар тухайн бүс нутгийн мэрэгжлийн судлаачид мэрэгчлүүд хамтран ажиллах нь илүү өрдөн дөрвнэ гэж харж байна.